За тэгэхээр зүрх судасны системийн физиологийн хамгийн үндсэн суурь ойлголт бол энэхүү одоо тэгштгэл илэрхийллээс эхлэж байгаа юм. За Q тэнцүү дельта пик хуваах нь R гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр Q гэдэг нь бол урсгалыг хэлж байна. Дельта P нь бол ойлгомжтой даралтын зөрүүг буюу pressure difference-ийг хэлж байна. R бол ойлгомжтой resistance буюу эсэргүүцлийг хэлж байна, тийм ээ. За тэгэхээр энэ талаар илүү тодорхой ойлголттой болохын тулд ийм хөндлөн судасны ч юм уу ийм загвар зурцгаая. За тэгэхээр энэ дотор байгаа энэ улаан хэсийг өөрийгөө гэж төсөөлөөд өөрийгөө том хөндийтэй судсаар урсаж явж байна гэж төсөөлье тий. За тэгэхээр ийшээгээ ингээд та урсаад яваад байна. Яагаад ийшээ урсаад яваад байгаа юм бэ гэх юм бол энэ талаас ямарваа нэг хүч үйлчилж байгаа тий. Тодорхой нэг F хүч үйлчилж байгаа учраас энэ улаан хэс та нэг зүг рүү урсаад яваад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө талаас нь хэрвээ яг адилхан F хүч үйлчилж исэн бол энэ улаан хэс ийшээ одоо баруун гарт тийшээ урсаж чадахгүй тий. Тэгэхээр энэ талаас үйлчилж байгаа хүч нь бол яг уу гэхээр арай бага байгаа учраас тий их хүчтэй түлхэж байгаа талаас бага хүчтэй түлхэж байгаа тал руугаа урсна гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгэхээр тэр хүч нь юу байгаа юм бэ гэвэл зүрх судасны системд зүрх гэдэг энэхүү одоо эргэтэн маань цусыг араас нь ингэж шахаж одоо оруулсараа байгаад энэхүү орон зайд байгаа цусны хэмжээ бол нэмэгдэнэ гэсэн үг тийм. Тэгэхээр энэхүү нэмэгдэж байгаа цусны дотор байгаа улаан эсүүд, ус, уураг гэх мэт бүх компонентууд маань хоорондоо шахацалдаад бие биенийгээ түлхэх хүч үйлчилсэний улмаас нэг тишээ урсаад ингээд явж байна гэсэн. Тэгэхээр энэ бол урсгал үүсэх буюу флоу үүсэх гол шалтгаан нь бол нэг талаас нь илүү их хүч үйлчлээд байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тэр хүч нь юу вэ гэх юм бол энэ улаан эсийн таны одоо тэр арт талд буюу энэ зурган дээр харах юм бол зүүн талд нь үүсэж байгаа энэ талд үүсэж байгаа цусны даралтаас болж үүсэж байгаа гэсэн үг тийм ээ. Цусны дотор байгаа олон жижиг компонентууд нь бие биенийгээ шахаж түлхэж дарснаас болоод нэг тишээ урсаж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ улаан эсийн энэ талд байгаа орон зайд үүсэж байгаа даралтыг бид нар магадгүй P2 гэж тэмдэглэж болно. Харин анх дээд талд нь үүсэж байгаа даралтыг P1 гэж тэмдэглэж болно. Тэгэхээр энэхүү илэрхийллээ эргээд харах юм бол энэ илэрхийлэл нь бидэнд юуг харуулж байна вэ гэхээр хэрвээ даралтын зөрөө өндөр байх юм бол урсгал илүү их байна гэсэн хамаарлыг харуулж байгаа тийм. За ойлгомжтой үстэй тийм. За нөгөө талаас энэхүү улаан эс маань энэ байгаа цэгээс баруун гарт тийшээ чиглээд урсахад саад болж болох зүйлс юу юм бэ гэх юм бол магадгүй те энэхүү шингэн маань маш өтгөн байж болно. Viscosity буюу маш зуурмтгай чанар өндөртэй байж болно. High viscosity. Эсвэл магадгүй энэхүү урсаж явж байгаа орон зай маань өөрөө нарийнхан байж болно те. Гэх мэтчлэн урсгалд саад болж болох зүйлсийг эсэргүүцэх хүчин зүйл эсэргүүцэл гэж нэрлэж байгаа юм аа. Тэгэхээр тухайн эсэргүүцэгчийг бол резистор гэж ер нь бол нэрлэдэг тийм. Тэгээд үзүүлж байгаа эсэргүүцлийг нь болохоор resistance гэж нэрлэдэг байна. За түүнийг R-аар тэмдэглэдэг байна. Тэгэхээр энэхүү илэрхийллээ ингээд эргээд харах юм бол маш ойлгомжтой. Энэ илэрхийлэн зөв том тоонд том R гэдэг тоон хэрвээ их тоо авах юм бол Q гэдэг тоо бага гарна гэсэн үг шүү дээ тий. Зүгээр энэ илэрхийллээрээ бол тэгэхээр энэ нь юу гэлтгээд байгаа юм бэ гэхээр эсэргүүцэл хэрвээ их байх юм бол урсгал бага байна гэсэн санаа гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө улаан эс маань болохоор ийшээ урсах гад байдаг. Тэгтэл замд нь ийм нарийсэл үүсчээд байдаг. Буюу эсэргүүцэл нь ингээ ихсээд байдаг. Эсэргүүцэл нь их байх юм бол улаан эсийн одоо урсах хэмжээ, урсах хурд тэр болгон маань буураад явна. Буурах эрсдэлтэй гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ хамаарлыг л ерөөсөө харуулдаг. Тэгэхээр энэ талд даралт их байх юм бол
улаан айс сайн явна. Энэ талд хэрвээ даралт их байх юм бол улаан айс ийш нь урсахгүй болчихно. Тэгэхээр энд даралт их байгаад харин энд даралт бага байгаад тэгээд энд үүсэж байгаа эсэргүүцэл бага байгаа тохиолдолд энэ улаан айс ийш нэ маш сайн урсна. Ойлгомжтой. Хэрвээ энд байгаа даралт бага болоод энд байгаа даралт нь их болоод тэгээ эсэргүүцэл нь нэмэгдээд байх юм бол энэ хүү улаан айс маань ийшээгээ урсах нь багасна гэсэн үг тийм ээ. За тэгэхээр тэрхүү хамаарлыг ерөөсөө үзүүлж байгаа хамаарл юм байгаамаа. За энэ хамаарл нь бол маш танил хамаарал шүү. Яагаад гэвэл энэ бол 10 жилд заадаг ОМ-ийн хуультай яг адилхан зарчимтай хууль юм аа. За тэрийг ингээд зүгээр харьцуулаад сонирхолтой байх үүднээс шүү дээ тий. Харах юм бол ОМ-ийн хууль нь ерөөсөө энэ юм байна л та. Тэгэхээр R нь яг адилхан эсэргүүцэл resistance. За тэгээд U нь болохоор ерөөхдөө хүчтэл буюу voltage юм байна. Тэгээ I нь болохоор current буюу одоо гүйдлийн хүч урсгал гэсэн үг. Тэгэхээр энэ нь яг адилхан зарчимтай бөгөөд цахилгаан дамжуулдаг ийм кондактор цахилгаан дамжуулагч байлаа гэж бодоход эн чинь өөрөө магадгүй те металлаас цогтож байгаа, металлын атомоос цогж байгаа. Тэгэхээр нэг талд нь илүү их хэмжээний цэник хоригдлогдсон байна. Нөгөө талд нь болохоор бага хэмжээний цэник хоригдлогдсон байна буюу ингэж орон зай хувьд цэнигийн зөрүү хэмжээтэй гарахыг л хүчтэл өндөр байна гэж хэлж байгаа гэсэн. Хэрвээ ямар ч цэнигийн ялгаа байхгүй бол энэ бол хүчтэл 0 байна гэдэг иймэрхүү ялгааг илтгэж байгаа гэсэн хүчтэл гэдэг маань. Тэгэхээр энэ дээр волтаж их байлгая гэх юм бол илүү их хасах цэник энд байх хэрэгтэй, илүү их электрон байх хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр ийм их электрон нэг талдаа хоригдлогдоод ирэх юм бол бид нар маань бие биетэйгээ түлхэлцээд урсаж болох газрууд руу урсаж эхэлдэг байгаад байна. За ингээд урсаад эхлэхээр юу болох вэ гэх юм бол электрон маань энэ чиглэл рүү ингээд урсж ийн буюу гүйдэл гүйж ийна гэсэн. За тэгээд магадгүй хэрвээ кондактор маань маш нарийнхан байсан бол юу болох вэ гэвэл энд ингээд ийм эсэргүүцэл байгаад те электрон дамжих боломжтой орон зай нь бага байсан бол энэ хүү электронууд маань арай удаан гүйж таараа те. За тэгэхээр яг тэрнтэй адилхан нөгөө нэг ОМ-ийн хууль гээд үздэгтэй чинь зүгээр сонирхолтой байх үүднээс жишээ татаж ярьлаа. Зарчмын хувьд бол яг адилхан болж таарч гэсэн зүрх судасны цусны эргэлтийн үндсэн физиологийн үндэс нь ОМ-ийн хуультай айгуу төстэй. За тэгэхээр Q тэнцүү дельта P хуваах нь R гэдэг хамаарал нь энийг илтгэж байгаа гэсэн үг юм аа. За анхаарал хандуулсан явдалд баярлалаа.